Зөвлөлийн шийдвэр гарцсан. Дараа нь баг хурлын шийдвэр 95%-тай 19 хүн тасрыг санд өгсөн шүү дээ. Ийм шийдвэр гарцсан байх зэрэг бол тус төрчд. Тэрээд биелүүлэх үүрэгтэй шүү дээ. Энэ намаас одоо томилогдож энэ намаас одоо их хурд нэр дэвсэн хүмүүс шүү дээ. Баг хурлын шийдвэр бид нар нэр дэвшигтэй баг хурлаас нэр авсан. Энэ эвлэлийн даргаыг огцруулах тусгай хууль санаачлаад энэ хажуун дотор ярьж болдоггүй юм гэдэг нь асуулт. Хуулийн төсөл өргөн барьж болохгүй юм байна. За тэгээд олон хуулбаруудаар ярьж байгаа үү. Жишээ нь хууль биш шүү дээ. Хуулийн төслүүд биш шүү дээ. За засгийн газрын үйл ажиллагаа хийв. Сангийн яамны үйл ажиллагаа хийв явуулсан. Өнөөдрийн шийдвэр байнга ороод за улсын хурал дээр бол одоо жишээлбэл бид нэр татврын багц соёлыг санаачлаад 2018 оны 4 сард өргөн барьсан. Одоо хүртэл хэлцүүлж өгдөг. Та нар өөрсдөө мэдээд за аж ахуйн нэгжүүдийг орлого нь 1.5 тэрбумаас доош бол 1% татвар төлдөг. Жилдээ 4% тайлан гаргаж өгдөг бол энэ 2 болгох, энгийн болгох зэрэг ийм олон санаас улс орон дээр хилцүүл хийцэн татврын хуулийг өнөөдөр хүртэл их хурлаар хилцүүлж өгөхгүй шин. Гуугаал. Өөрсдөө гартаа зөвлөж энэ 18 оны 4 сарыг ярьж шин. 18 оны 4 сарыг ярьж байгаа. Түүнээс хойш одоо хүртэл хилцүүлж өгөхгүй. Тендерийн тухай хууль байна. Тендерийн тухай хуулийг бид нар 18 оны 5-6 сард үлэн барьсан. Энгийн бол дотоодын үйлдвэр хүчтэйгээ дэмжих гэсэн хуулийг одоо хүртэл хэлцэж өгөө. Ингээл асуудлууд байна шүү дээ.